Орой мэнд үзэгчтэй Төмний телевиз энгийн яриа нэвтрүүлэг нь эхэлж байна. Манай өнөөдөр хоёр зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дэлхийн ардын мастер Туурч Хөөмич Баатаржуу. За мөн ардын хөгжимчин Буларманаар олдож байгаа. Таяд орой мэнд хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Нийт телевиз үзэгчтэй бас орой мэнд хүргэе. Тэгэхээр ингээд яхад би хоёроо харсаар өнөөдөр их сони юм сонсоод зочноор хүрсэн. Сая дэлхийн ардын урлагийн Бестор болсон юм биш үү тийм ээ? Бестор гэдэг нь наадан болсон. Наадан тийм Монголоор. Энд одоо Монголоос оролцоод ирсэн юм байна. Тэгээд энэ талаараас сонирхолтой байгаад. За ер нь бид 5 сарын ихээр гараад одоо 2-3 хоногийн өмнө ирлээ. Үндсэндээ 98 хоног буюу за 3 сар гарантай. Аз, Төв, Европ, TV 1 50 гаруй хотоор. За тэгээд дараа нь тэндээс Америкийн нэгдсэн улсын баруун Калифорни ойролцох мужуудаар явсан. Тэнд одоо дэлхийн ардын урлагийн том наадан боллоо. За тэгээд энэ бүх арга хэмжээнүүдэд 3 сар явна гэдэг бол үнэхээр амаргүй ажил юм байна. Дээр үед одоо баригад 1 сар Монгол орны 21 аймгаар тойроо явахд бол маш их ажил болдог байсныг одоо манай настай уран бүтээлчд үзэгчд сайн мэдж байгаа. Тэгэхээр бид 3 сар тасралтгүй ингэж хөдөлмөрлж яваад ирлээ. Яг нь энд бид яг одоо телевиз үзэгчтэй хандаа ярьчихад бид ямар ч ашигын төлөө тийм туур тоглолт хийгээгүй. Коммерческий гэдэг. Энэ тоглолт бол ерөөсөө цэвэр Монголын ардын өв соёлыг сурталчлах, дэлхийг тойрох Монгол өв соёл гэдэг нэртэйгээр анх гарсан юм. Тэгэхээр Булармаас асуухад ардын хөгжимчгээд байгаа шүү тийм ээ. Тэгээ ямар хөгжим тоглоо ер нь энэ явахсан шалтгааны талаар бас. За бид нар болохоор ардын хөгжмөд гэж миний ардын аман хөгжмийн зэмсэг болох энэ төмөр уур хөгжим маань байгаа. Одоо миний гарт байгаа энэ чашиг хөгжим байна. Чашиг гэдэг энэ шувны жиргээ гаргадаг уран сайхан аялгаутай хөгжим байгаа. Өөр бас юу хөгжим байгаа. Номон хор гэдэг хөгжим маань байгаа. Номон хор хөгжмөө би болохоор сая нэг Америкт орхичод ирсэн. Тэрөө нөгөө хилээр гаргахад жоохон юутай учраас янз бүрийн асуудалтай байсан учраас тэгээд номон хор хөгжмөө тэнд орхичод ирсэн. Бас хилээр бас хамаагүй тий тэр хөгжим маань болохоор нэг ном сум шиг хэлбэртэй. Учраас тэрийг бас жоохон тэрийг ч одоо бас нэг зэмсэгт ороод тэгээ тэрийг орхиод ирсэн байгаа. Яваад ирсэн мандат байна гэдэг. Хаана хийж байгаа 20 гаруй мандат байна шүү дээ энд чинь. Тийм зөндөх мандаттай ирсэн байгаа. Мандат болгон төвхөө өгүүлж байгаа. Тийм мандат болгон маань төвхөө өгүүлж байгаа. За би мандатныхаа талаар товчхон яриадах. Энэ зүүн бидний явсан зөндөө олон мандатууд байгаа. Энэ болохоор одоо Европын бид нар чинь 5 орноор явлаа шүү дээ. Польш, Герман, Франц, Голланд, Бельги гэсэн орнуудаар явсан. Тэгээ голж явсан орн маань болохоор Бельги, Франц байгаа. Бельги, Францын нэлээд олон хотуудаар явсан байгаа. Том хотуудаар нь явсан байгаа. Тэгээ тэнд болсон хөгжил соёлын хотууд шүү дээ. Тэгээ ихэнх соёлын хотууд байгаа. Дэлхийн нэг том арга хэмжээнүүд. Тэнд оролцсон фестивалийн маань мандатууд байгаа. За энэ ихэд одоо Сангислан гэдэг жишээлбэл би зөв товчхон хэлэхэд энэ Сангислан гэдэг Бельгийн Сангислан хотод болсон фестивалийн мандат байгаа. Энэ болохоор Голландын мандат хаана байлаа энд чинь. Тэгээ Голландын мандат байна. Энэ Францын мандат байгаа. Францын мандат. Мандатууд маань дээр нэг тэмдэгтэй байгаад байна тийм ээ. Тий. Энэ талаар энэ тэмдэг юу ямар хүчтэй байдаг? Энэ тэмдэг болохоор бидний оролцсон фестивал ардын урлагийн наадмын маань бэлэг тэмдэг болсон юу байгаа. Одоо гол символууд нь байгаа гэсэн үг. Символууд нь байгаа. Энэ болохоор бидний нэг Америкт оролцсон Америкийн Спрингвилс хотод болсон наадмын маань мандат байна. За ингээд их мандатууд их байна л. Мандатууд зөндөө байгаа. Мандатууд за тэгэхээр Баатаржуугаас асуухад ер нь ингэж явах болсон шалтгаан. За шалтгаан бол ерөөсө тодорхой. Энэ Монголын ардын өв соёл гэдэг юм бол яг хөө одоо нүүбийн хамгаалтанд орсноос хойш бол яг хөө төр засгаас бас хамтраад хийж байгаа ажлууд сэргээхийн тулд ажлууд байна л да сайн. Гэхдээ бол одоо яг бид энэ эртний өв соёлтой дэлхий дээр нэг 10 гаруйхан томхон хуучин өв соёлтой хуучин улсууд байдаг. Тэгээд энэ 10 гаруй том өв соёлтой улс оронд манайх ордог мөртлөө үүний гол төлөөллүүд маань тэр дэлхийн хэмжээний
дэлхийн хэмжээнд ингэ явлаа. Том юмд оролцож чаддаггүй. Явхад одоо улсаас төсөв зардал юу гэдгийг. Тий, яг энэ төсөв зардал гэж юм энэ жил бол туслах болцоогүй гэдгээ манай яам хэлсэн. Яг нэг компаниуд руу дэмжиж бичиг өгсөн. Нөгөө компаниуд нь бүх зовлон тоочдөг. За тэгээд харьяа дүүргийнхаа их хурлын гишүүдэд хандахаар их хурлын яг одоо сонгуулийн урдхан бид таарад явсан. Тэгэхээр чи нөгөө их хурлын гишүүн мөнгө гаргах ямар ч болцоо байхгүй гэдэг нэг өгөхтэй. Тэг ингээд бид яг өөрөөсөө хувийн зардлаар явсан. Хувийн зардлаар явж байгаа учраас Оросын холбооны улсын хотуудаар одоо өөрөөр хэлбэл энэ хоошоо даваад богоо, машин, онгоц одоо юу таарсан тээврийн хэрэгслээр ингэж явж байгаа. Тэгээ хот хоорондын зардал эдэн, уун, буудал гэж их юм байна. Энэ болгоныг гаргахын тулд би Оросын холбооны улсад бас миний бас зарим нэг найз нөхөд би, шавнар би. За нэг ялангуяа Оросын холбооны улсын ардын жүжигчин Петр Тимофеевич гэж том хүн би Оросын хөдөлмөрийн баатар. За энэ хүмүүсийн бас тусалцаа Оросын сайхан сэтгэлийн тусалцаа. Ягаад гэвэл энэ урлаг тайртай хүмүүс учраас Монгол өв соёлоо ингээд тэр Европын том одоо дэлхийн нийтийн том фестивалд урд нь монголчууд очиж байсан гэж ярьдаг мөртлөө бид очсон фестивалууд лавл манай хүмүүсээс очиж тоглоагүй гэсэн. Тэгэд энэ фестивалуудыг би одоо олон жилийн миний нэг 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гэхүүдээ тэр найз нөхдийн маань холбоо хэлхээсээр энэ жил маш олон наадмууд давхцсан тийм жил байсан. Одоо жишээ манад нэг дөрвөн том ой давхцсан жил гэж байдаг шүү дээ. Тэр шиг тийм Европ Аз тамарсан ийм том соёлын арга хэмжээнүүдтэй жил байл л дээ. Тэгээд тэр фестивалуудаас гадна соёлын арга хэмжээ гэдээ болдог. Тэр соёлын арга хэмжээнүүд болохоор бид Оросын холбооны улсын тэр багтаага цуг цаашаа давсан Минскийн хилээр одоо Бош руу ороод тэгээд цаашаа яваад өгч байгаа шүү дээ. Тэгээд олон улсын тэр уран бүтээлч дунд ороод эх орноос уртчлах тусгай цагтаа харин цаашаа давсан оноо бол хүний эрх их өндөр тавигдана. Бүх юм сайхан одоо Монголиа гэсэн өрөө байхт хүртэл бид баярлж байгаа шүү дээ. Наа ямар хэцүү байдалд явж хүрв. Улс их орныхоо нэр гарах гэж л болно явж байгаа шүү дээ. Зорилго нь болохоор бас чадлаа үзье гэж бодож өгсөн. Ягаад гэвэл карманда олигтой мөнгө төгрөггүй мөртлөө за энэ ардын урлагийн чадал ямар хувь байдаг юм байна. Тэгээ ингээд дэлхийг тойрох гэдэг том нэр бас өгсөн байсан шүү дээ. Дэлхийг тойрох Монгол өв соёл гэж ийм нэвтрүүлэг ийм одоо ийм нэртэй одоо аялал болсон юм л да энэ. Харин тоос ба. Хоёр үе шаттай. Тэгэхээр ийм байна л да. Ерөнхийдөө хотуудаар тоглоо явахад яг энэ фестивал дээр энэ хэдэн удаа тоглоо. За одоо хотууд гэх юм бол манай хүн тоолж ирсэн нэг зөвхөн Европ 50 хэд хот болсон шүү дээ. Европын хотууд болохоор 50 гаруйтай хотуудаар явсан байгаа Европын. Тий. Америкт болохоор Америкийн 3-4 хотоор том мужаар явсан. Тийм мужаар явсан. Юта Айдаха мужуудын хотуудаар явсан байгаа. Невада. Невада ингээ явахад визийн асуудал. За визний хувьд болохоор миний хувьд урд өмнө бас одоо өөрийнхөө дандаа хөдөлмөрлөөр л гэсэн үг. Миний хувьд бол товчхон ярьчихд бол Ховд аймагт төрсэн одоо миний өв соёл бол Ховд аймгийн дууцсан тэр цагаас ахалтай өвгдөө суламжилтаа миний аав өөрөө түүл хайлдаг хүн байлаа. Тэнд угаасаа туулийн их өв сантаа нутаг. За тэгээд тэрнээс гадна тэнд одоо цуур хүннүгийн үеийн тийм хуучин хөгжмөд одоо энэ нөөбд ЮНЕСКОд батлагдсан тийм хөгжмөд бас байсан тийм өв сантаа газар. Тэгэхээр миний мэрэгжил болохоор малын эмч мэрэгчлээ хүн шүү дээ. Тэгээд тэр малын эмч мэрэгчлэр 90 оны одоо нэг хөвсгөл сонсож байгаа юу? Яриад байсан. Тэр өөрөө малын эмч хийдэг шүү дээ. Малын эмч хийж яагаад ингэ хөгжимчин болоо гэж. Энэ хүүхд багасаа суруу бас тийм ээ сүүл суруу. Тэгээ би яг тэрийг ярих гэдэг юм л да. Үе шатта. За тэгэхээр энэ их өв соёлыг бол 5 наснаас 11 нас хүртэл сургуульд би мэдээж хэрэг тухайн үед хүүхдүүд 8 настайд ордог байсан. Тэгэхээр тэр өвлийн шөнийн уртад өөхөн дэнгийн гэрэлд туул хайлж байгаа тэр өвгчүүлийн соёлыг сонсож унтан болсон байж сурчлаа. За тэр хонь хариулж явахдаа одоо тэр модон цуур гэж хүннүгийн хөгжмийг сурсан. За тэрнээс гадна тэр үеийн ахуй орчин гэж их өөр. 80-аад онд төрсэн хүүхдүүд нэг өөр. 70-аад онд төрсэн хүмүүс нэг өөр юм үздэг. Хүмүүсийн чанар тэр цаад авч үлдэж өвлж ирсэн соёлын тэр чанар гэж бас өөр. Тэгэхээр 70-аад оны тэр сайхан одоо ардын туульч Сүхийн Чойсрон гэдэг хүнийг манай аав үүрээд гэрт авчирж туул хайлуулдаг байсан. Тэр нь одоо манай аавын бас сад юм л да. Авга талын тийм улсууд байна.
Тэгээд тэр Сүхийн Чойсрон гэдэг хүнийг авч ирж түүл хайлуулж илаа. Миний аав өөрөө бас түүл хайлж илаа. Тэр нэрт монголч эрдэмтэн Хангины Гомбожоо гэж хүн одоо манай ааваас удаадараа тэр түүлсийн бичлэг туул судалж ингэж ирдэг байсан. За тэрнээс гадна Бямбын эренчин одоо манай нэртэй том судлаач манай сумд ингэж ирдэг байсан л. Тэгэхээр энэ өв соёлыг үндсэндээ бараг л сургуульд орохоос өмнө автсан тийм суурин дээр явсан. Яг уу тэр завсран тэр малын эмч гэдэг нь бол социализмын үеийн бас нэг тий бас юм байна. За тэгээ үзэгчтэй та бүгд манай шууд уцуулах 70 18 58 гэсэн утсаараас бид гуравт холбогдоод санал бодлоо хуваалцж болно. Тэгээд дээрээс нь асуулт улсууд ингээд туйл цуурч гэхээр одоо нэг үсэнд магтагдчих шүү дээ тийм ээ. Одоо сэргээ ирж байгаа та хоёр бас баярлж байна л та. Дэлхийгээ одоо бид нар бол юу нөх ингээд хараа сууж бол бидний дүүнэр бол одоо хараа за юу яриад байгаа гэсэн шинжтэй ойлгохгүй болчиход байна шүү дээ. Тий бас энэ ч одоо дэлхийн ертөнцийн өөрчлөгдөж байна. Энэ нүүдэл чинь жаахан соёл маань тэр их глобалчлал тэр их инерцэнд орж байна. Тэгэхээр эн чинь одоо юм бүхнийг бол одоо санаа зовоосон асуудал бол байж юм бүхнийг бол одоо яг сайхан бид нар амьдараа гэдэг шиг нөгөө хүн амьдараа одоо өөрөө ингэ тоглоно гэж байхгүй. За нэг цагтхаа өгж электрон өгж ингээд одоо ийм болчихлоо шүү дээ. Ерөөсөй байгалийн юм гэж байхаа бичээд байна. Тийм. Тэгэхээр та хоёрт ба ингээд явхад бас хувь улсуудаас тусалсан байдаг дээ энэ талаараа. Хувь хүн одоо улсуудаас тусалсан тийм бүс компани юм тийм улсууд байна уу? Байхгүй. Яг л өөрснөө бор зүрхээр. Ерөөсөд туслах шинжтэй нэг ганц хоёр хүн байсан. Ямар ч байсан яваад ирсэн. Явж ирээд уцсдах юм болгосон одоо байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар чинь ямар ч байсан яваад ирсэн сони тийм. Яваад ирэхэд одоо яаж чагаа тийм. Бас аргалаад өнгөрөх гэж байгаа юм уу? Эсвэл яваад ирэх гэж. Явж ирсний дараа бас нэг зардал туслах хэдэн төгрөг өгөх гэдэг юм. Гэж одоо харин мөнгө дандаа яг бас утгагүй. Гэхдээ бас хүнчээс сэтгэлийн тийм. Явхаас нэг сайн яваад ирэх гэж өгдөг болохоос яваад ирсэхийн дараа юу тийм юу гэж хэлж өгөх юм чинь асуудалтай шүү дээ. Тэгээ эндээс нь юм байна л да даяраас асуухаар одоо миний урд ингээд энэ зүйлүүд авсан шагналууд багш юм тийм ээ. Тий. Энэ талаараа сайхан тайлбарлая гоо. Болов. Энэ сая бидний явсан нөгөө дэлхийн Америкт болсон дэлхийн ардын урлагийн наадам хамгийн том шагнал. хамгийн том шагнал байгаа. Дэлхийн ардын урлагийн наадамд бид нэр амжилттай сайн оролцоод Би нэг тайлбарлахгүй. за Энэ одоо most outstanding band гэж байгаа юм байна л да. Тэгэхээр би нэг одоо нөгөө за энэ Гран При өгчлөө гэж бодсон чинь энэ нөгөө шилдгийн шилдэг гэдэг юм. Тэгээ Гран При гэж англи байхгүй. Шилдгийн шилдэг бараг л чанарын хувьд адилхан юм байна л да. Best гэсэн утга гэж байна. Best гэдэг чинь хамгийн сайн гэсэн. Тэгэхээр тийм шагнал одоо энэ дэлхийн ардын урлагийн фестивал гэж байгаа юм. Тэгэхээр энэ 30 дугаар фестивал гэж үндсэндээ 2 жил тутамд нэг зохион байгуулагддаг. Зарим соёлын арга хэмжээтэй жилүүдэд жилд нэг удаа зохион байгуулагддаг ийм том фестивал одоо зэрэг зэнда чансагийн үед их том. За энд оролцохын үед бол 16-аас 30 гаруй орн оролцдог. Тэгэхээр энэ фестивалд бид анх удаага оролцсон. Тэгээд одоо бид нэг 3 хүнтэй баг тэнд оролцсон. 3 хүнтэй. За тэгтэл бусад тэр улсуудаас чинь нөгөө язгуур өв соёлтой улсуудаас ирж байгаа улсууд 30 хүнтэй, 50 хүнтэй өхөлөт нь тийм том баг ирж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ямар ч байсан тэнд 20 тоног оролцоод энэ цолонд хүрч чадлаа. Тэгэхдээ хамгийн гол нь энэ бол цаанаас бас шууд ингээд үтээд явсан монгол хүн очиад аваад идэг бас нэг тийм юм гэж ерөөсөө ойлгож болохгүй. Энэ бол манай энэ ардын соёлтой байдаг хамтлагийн ахлагч нар хамтлагууд энэ зовлон маш сайн мэд. Урлагийн олимпиас одоо ингээд урлагийн олимпиад гэж энийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн урлагийн олимпиад. Тэгээд одоо заавал нэг ингээд биеийн тамираар явсан, биеийн хүчний юугаар явсан хүнд гавьяа байгуулсан энэ улсууд нь зүгээр одоо бараг очиод авчдаг шиг тийм ойлголт байж болохгүй гэж би боддог. Яагаад тэгэхээр энэ манай соёл үнэхээр өвөрмөц нэгдүгээрт. Хоёрдугаарт энд би маш нарийн нэг зүйлийг ярив. Манай Монголын одоо урлагийн их олон хамтлагууд байна. Гадаадаар тур хийгээ тоглоод ирлээ, Америк тоглоод ирлээ, Герман тоглоод ирлээ. Тэнд байгаа ажиллаж байгаа, тэнд ажиллаж амьдарч байгаа нөгөө хэдэн монголчуудаа тоглоод ирдэг. Бидний хувьд хамгийн том ялгаа нь юу вэ гэхээр цэвэр гадаад хүнд. Цэвэр тэр одоо урлаг сонирхож байгаа тэр одоо зэрэгтэл тэр аудиенс тэр хүмүүст тоглодгаараа үнэхээр их ялгаатай. Монгол гэж үнэхээр ийм сони орн байд юм байна. Жинхэнэ монголны юм байна. Тэгээд энэ улсуудаас чинь тэр гарч байгаа дуу аваа чинь яагаад ийм давхар хөг гарч ирж байгаа. Энэ их холын улбаатай энэ соёл ер нь цаад үндсэн юу юм. 100 жилийн өмнө энэ дэлхийд алдаршихгүй хаана нуугдж байгаа гэж байна. Маш нарийн асуудлууд эндээс
тэр орон орны хөгжим судлаачд, урлаг судлаачд бүр байнга асуудаг асуултууд энэ юм байна. Тэгэд энэ урлаг энийг бид гаргаж бас одоо миний нуруунд дээр Монгол гэж том нэр яваа шүү гэдгийг гаргахын тулд хүн маш хичээж явдаг. Тэр хичээл зүтгэл маш их овсгай самбаа байж бид Тэдгээ яг энэ үр дүндэл хүрч байна. Тэгэхээр ингээд шагналууд маань зөндөө байна л да. Тий. Тэгэхээр одоо боловсруулалтаа асуухад энэ ардын хөгжим энэ талд нь хэдэн оноос сонирхож эхлэв. Ерөн соёл боловсролын төгссөн юм. Нэг бол хүүхд байгаасаа бас тийм ээ. Оролдож эхлэв энэ талаараа. Би болохоор соёлын сургууль төгсөөгүй. Миний сургууль би 90 оны дундуур 90 оны ихээр хуучнаар Зөвлөлт улсын Киргизд Бронза хотод оюутал цаг юу хувцсны чиглэлээр сургууль дизайнер төгссөн. дизайн тийм хувцс дизайны сургууль төгссөн. Тэгээд намайг сургуулаа төгсөж ирэхэд нөгөө зах зээлийн нийгэм гарч ирээд ямар ч ажиллах боломжгүй бүх үйлдвэр заводууд хувьчлагтаад ажиллах боломжгүй байсан. Тэгээд юу яасан л да. Юугаараа мэрэгчлэр ирнэх ажиллаагүй. Сүүлийн нэг 10 жилийн өмнө би энэ ардын ам хөгжмөдөө тоглож эхэлсэн. Тэгээд энэ хөгжмөдөө тоглож эхлээд хамгийн анх Хятадын Шинжээ угрын нутагт анх очиж ирсэн. Шинжээ угрын нутагт бид хоёр хоёулаа хамт явж ирсэн. Тэгээд биднийг очиход тийшээ хүмүүс нэг явдггүй байсан. Манайхаа ховдын хүмүүс л хаяа явдаг байсан. Шинжээ угрын ханас гэдэг нэг үзэсгэлэнтэй сайхан газар байдаг. Хааны ус гэдэг. Хааны ус гэдэг дээр үе Чингис хаан цэргүүтэйгээ дайтаж ундалж явсан газар гэдэг. Тэнд очиж яажсан. Тэнд очиход бидний хөгжмийг маш их сонирхож үздэг байсан. 10 жилийн өмнө анх сурсан да. Өөрөө бие дааж сурсан. Энэ зургууд бас байна гэдэг тийм ээ. Үзэгчтэйгээ сонирхолч яваасаа сайхан тоглолт. Энэ одоо бат ямар үнэтэй улсууд таахуулчаад байна. За яг энэ сонирхолтой байж магадгүй гэсэн хоёр зургийн дэрсэн байна. Энэ бол хулсан дээр байгаа юм. За энэ бол би одоо Америкийн нэгдсэн улсад гэхэд 6 удаа явж байгаа. Анх Харвардыг сургууль намайг урьжсэн дэлхийн одоо 1 номерын сургууль шүү дээ. Тэгээд энэ урддаг шалтгаан болохоор миний аавын хайлжсэн Гунан Улаанбаатар гэдэг туулсыг тэр Индонагийн их сургуулийн тэр Монгол судлалд анх аваачаа тэнд одоо тэрийг судалсны дараагаар тэгээд бас одоо энэ өв соёл тэгч ийм Азийн өндөрлөгт ийм эртний шинжит улс орн байд юм байна гэдгийг одоо тэд нар бас анхааралтай авсан юм шиг байна. Тэгээ хожим би бас нүүдэлчдэрээ тоглож дуусаа тэр нөгөө бас дэлхийд танигдаад энэ эргэн тойрны улсуудаар явж явах тэр үед намайг урьсан. Тэгээд урьж яана гэдэг чинь тэгээ Индонагийн их сургуулиас л эхэлж одоо миний тэр Америк руу ингэж явж Америкийн тэр соёлд бас эртний шинж юу байгааг нь харах бололцоо бүрдсэн. Тэгэхээр энд Америкийн угуул иргэдтэй авахулсан зураг байна. Америкийн угуул иргэд гэдэг маань юу гэхээр тэгээ индианчууд натив хүмүүс. Тэр хүмүүсийн тэр соёл бидний соёлтой зарим нэг талаар их төстэй. Энэ яндаанууд шиг бас Монгол гарлаа гэж үзээд юм шиг тийм ээ. Яг нь энэ хүн судлаачд бол сүүлийн үеийн тэр судалгаагаар бол тэр нэлээд батлагтаад байгаа шүү дээ. Үүдэн шүдний бүтцээр одоо бүр одоо материалын юмар баталж эхэлж шүү дээ. Соёлын хувьд маш төстэй. Бүгд галын бүжигтэй. Одоо 3 жилийн өмнө бид Орос улбаны улсын Якутийн соёлын сайдын уралгаар Алтай хамтлагтай хамт яваад ирж байсан. Тэгэхэд Якутад бас тийм гал тойрсон тойрон бүжиг байдаг. Шөнжингөө бүжгэлдэг. Тэгээ манай Монголд бас нөгөө нууц товчонд байдаг шүү дээ. Нэг мод тойроод ингээд ингэр газрыг өлтөртөл одоо ингээд биеллээ гэдэг. Тэгэхээр энэ хоёр их таарч байгаа. Тэгэхээр тэр эртний бүжигтэй гал тэнгэр шүтлэхийн үеийн тэр соёл энэ индианчууд байдаг. Бас индианчуудад миний үлээдэг нөгөө цуур хөгжим бас нэг төрөл байдаг. Тэгэхээр энд бас яалтчгүй холбоо хэлэхээ байхаас өөр аргагүй. Сая бидний цуур хөгжмийг хамгийн их сонирхож энэ өглөөний одууд гэдэг тэр индианы нэг хамтлаг бид нартай ирж өөрсдөө санаачлахаар ингээд хамтрах тоглосон. За. Тэгсэн. Бас Америктэй тоглоод юм чинь бид нар хэл усаараа ойлгоцгүйсэн хөгжмөөр ойлгоцоод бас тийм ээ чинь. Тий. Сайхан байна. Тэгэхээр боловсруулалтаас асуугаад хөгжмөөс авчирсан үдштэй тоглол сонирхол бол тийм ээ. Та За би хөгжмөөсөө нэг 2 хөгжмөл авчирсан да. За тэг үзэгчтэй сонирхуулаад хөгжмөөрөө айлгуулдаг сонирхуулаа. Төмөр уур хөгжим маань байгаа.
За ингээд төмөр хөгжмийн маань аялгаа юм байна. Тэгээ чи төмөр хороо тоглож байгаа янз бүрийн бас дунд нь юу вэ штэ тийм ээ. Өөрчлөлт өнгө нь өөрчлөгдөж байна. Дээр нас өөрийн хоолж сонир юм байна тийм тий. Энэ хөгжмийг ерөөс онгодын дамжуулагч гэж ярьдаг. Тэгээ энэ хөгжим маань болохоор айгүй хүн харахад айгүй жижигхэн мөртлийн жижиг биенээс гарахаар айгүй сайхан уянгалдаг дуу аваа гаргадаг. Тэгээ нэг Америкт очиод энийг би юу байсан тайзан дээр ингээд тоглоход энэ бөө миний онгод орох гэдэг та энэ хөгжмөө тоглоход миний онгод орох гэдэг нь гэдэг байгаа байхгүй юу. Энэ бөө болохоор нэлээд чадaltaа сайн бөө юм байлаа да. Онгод цахиус айгүй юу та онгод цахиус сайтай. Тэгээ галын үзүүлбэр айгүй сайн үзүүлдэг. Энэ нь Монгол хүн бас. Тэнхийн дан. Тэнхийн дан. Америкийн. Оо за. Америкийн Индия. Одоо энэ дээр бас Одоо энэ байна. Энэ дээр бас тийм. Энэ ахлагч нь. За. Энэ европч царайтай. Энэ Якут гаралтай. Энэ нь болохоор одоо яг цэврийн дан. Цэврийн дан. Битэртэй хамтарч юу байсан? Битэрийн хөгжмөө таалагдаа. Битэртэй хамтарч номер гаргаж бэлдээгээ те бид нар хамт нэг номер бэлдэж үзүүлсэн байгаа зөвчтэй. Одоо ямар хөгжим байна? Одоо дараагийн хөгжим маань болохоор чашиг гэдэг хөгжим байгаа. Чашиг хөгжим маань болохоор шувууны жиргээ дуу аваа гаргадаг бас их сонин хөгжим байгаа. Тэгэхээр энэ хөгжмөөс өмнө ер нь одоо энэ хөгжим маань хаанаас уламжилж ирсэн байгаа бас тийм ээ. Тэр талаар нь товчхон ярил. Хөгжим өөрснөө хийдэг юм уус хүнээр хийдэг юм. За би нэг товчхон ярих уу. За энэ хөгжим бол Монголд өөр газар бараг байхгүй. Яг вэ эртний соёлтой хуучин тийм гэдэг газрууд бас энэ данчууд энэ бас байдаг. Тэгэд энэ хөгжмийг чашиг гэж нэрлэж байгаа. Тэгэд энэ гурван хөгжим бид сэргээх түүхэн шаардлага гарсан. Тэгээ намайг баг багт 78 онд манай сүрэн гэж нэг настай одоо өндөр аак гэж бид нэрлэдэг. Тийм ээж маань дагуулад ууланд очиод тэр нэг ийм цагаан хүн завдран дотор алтан нурууны хад асган дотор нэг тийм газрыг биднэрт үзүүлсэн. Энд бас юм хураагдсан байна. Дахиад би тэр газарт хэдэн жилийн дараа очсон чинь хэдэн хөгжмөл болж авсан. За тийм бусдаар ном сум янз бүрийн одоо тэдний хураасан юмнууд байсан. Тэр хөгжмүүдийг дараа нь миний авах дархан цэрэн гэж хүн байсан. Дархан цэрэн гэдэг хүн миний мужаан бас туул хайлдаг эрдэн цогт гэж хүн байл. Энэ ах トゥ хоёр бид гурав хамтраад тэр хөгжмийг сэргээх гэж оролцсон. Сэргээсний дараагаар бас 5 жил тоглоогүй. Хүндэтгэлтэй хандаад уул усан дандаа аваач хүндэтгэл үзүүлээд тэгээ буцаад далд хийдэг. Тэгээд анхны шав нь болохоор одоо миний гэрийн хүн тэгээд одоо анхны шав нь одоо мэдээж энэ хүн болсон. Тийм л хуваар 10 жилийн өмнө яриад шүү дээ. Тэр нь одоо тэр цаг хугацаанд бид хоёр суугаа 20 гаруй жил болж байна. Тэгээд энэ хүн өвлж одоо өвөл авч үлдээ сэргээгээд байгаа юм байна шүү. Сэргээгээ явж байгаа. Тэгээд эн чинь бас болоогүй тэр Испани хүн тайжийн шагнал авсан шүү дээ. Тэгс. Тэр нөгөө бас Европын орнуудаарч үзэндээ тоглосон энэ хөгжмөгч ингээд сурталчлаа дэлхийн хөгжмийн санд бас уртл нь ийм хөгжим байжгаад хэсэг тасалдаад сэргээсэн байна гэж одоо энийг чинь бас сонирхуулаад судалж байгаа. За хөгжмөөс. За хөгжмөөс сонирхуулъя гэж байна да.
За ийм хөгжим Та байгаа. хөгжим ингээд Шууны дээрээс жиргээ нь, гаргасан. Шууны дуу аялгаа гаргасан. Энд дотуураа ингээд эсхийгээр хийгдэг. Гадна тал модны одоо олон янзын тэр ур үндсийг ашиглаж ингэж хийдэг ийм хөгжим. Тэгээд энэ хөгжим Монгол онцлог нь бол дотроо бас их онцлогтой хүүхдийн нөгөө цочоо гаргадаг. За тэгээд бас одоо хүүхд тогтдгоо тийм айлуудтай бач дуургадаг. 6 янзын зан үйл байсан л. Тэр зан үйлүүдээс бид бас нэг тэрх үед ойрдын нэг хурал болсон. Тэр хурал дээр бас нэг хөгжим судлаач хүмүүс илтгэл тавьсан байгаа. Тэрнээс гадна одоо хууль судлаач доктор Катугоос тусдан судалж номоо уур авчраагүй. Номоо уур их хүчлэн тэр гал тахилгүй ярих хэрэгэлдэг тийм хөгжим. ерөнхийдөө энэ хөгжим зэвсгүүд нь дандаа шашин үүлтэй бас холбоотой Тэгэл байх юм. тийм. Манай шашин гэж ярьснаас бол ер нь шашны асуудал дэлхийн нийтэд их хүнд их эмзэг түүх соёлтой маш их холбоотой нарийн гүн гүнзгий асуудал байдаг нь ямар учиртай вэ гэхээр тэр улс үндэстнүүдийн тэр оршин тогтох дархлааны нэг хэсэг тэн дотор явж байгаа. Тэгэхээр тэнд нь тэрнтэй зогтсон тэр хөгжмүүд одоо саяны цуурч гэсэн тэр шүү дээ. Ерөөсөө л Монголын тэр эртний нүүдэлчдийн хаадуудын үе үеийн ордны хөгжим байсан тэрнээс гадна уул усан дуурдаг хөгжим байлаа. Уул овоонд. За тэгээс сүүл тийшээгээ одоо социализмын үед тайзны урлаг болж нэг илэрлэл нь болж гарч ирсэн гэсэн. Хөгжим Олон шатыг. шатыг туулаад яваад байгаа. Тэгээд ямар ч байсан энэ зуунд ирсэн гэсэн үг. Тийм. За тэгээд дээр нь бас нэг энд ном байгаа. За. Өөрөө ч бичсэн ном. Автай хөгжим. За. Энэ талаараа. За Бичсэн шалтгаан хэдэн оноос хойш юм бичв. энэ номыг зүгээр нодлон жил нэлээд сайн суусан энэ дэр. Энэ шалтгаан нь болохоор яг вэ Монгол туульсыг сэргээх төсөл гэж явагдсан. Одоо энэ манай яам ЮНЕСКО хоёр газар хамтраад соёлын төв. За эднэр тэгээд над нэг ном бичих даалгавар өгсөн. Тэгээд би миний айлсан 16 туульс байдаг. За тэр 12 туулийн бичлэгийн шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хадгалагч байгаа аудио маягаар би дэлхийн олон газар хайлсан. Шинжаан туултаа Шинжаан тайлчлаа энэ халимагт жангар хайлдаг шүү дээ. Гэх жишээ нь одоо халимгийн тэр нэрт судлаач Биткевич гэж хүн миний юг одоо ингээд судалж явах жишээ нь. Тэгээд энэ хайлсан туулуудаа бүгдийг нэгтгэхэд аудио хэлбэрээр одоо ингээд хоёр газар миний юу хадгалагчлаа л. За тэрнээс гадна энэ номыг тэрнээс дөрвийг нь тэр 10 хэдэн туульсаас дөрвөн л энэ номд өөрчиж байгаа. Тэгээд дүүрээд илүү гараад Баян цагаан үгэн гэдэг туулийг тасалж оруулсан. Ягаад гэхээр хамгийн олон хэвлэгдсэн туул байт юм байна л да. Тэгэхээр Баян цагаан үгнийг урд нь хэвлэгчээсэн гэж үзээ таслаад бусд нь бүтнээрээ орсон. Тэгээд Уранка тууланд нэг том онцлог байдаг. Туул хайлахын өмнө алтаа магтдаг. Алтаагүй туулийг туул биш гэж ярьдаг. Тэгэхээр алтаа магтаад ямар учиртай яагаад Уранка тууланд ингэж гүн бат одоо байх ёстой юм бэ гэхээр туул хайлах гэдэг энэ их өв эрдэм маань айлд хүнддэг. Төрийн хэмжээний үйл байсан анханасаа. Том дайны өмнө туул хайлдаг. Эсвэл ямар нэгэн их чухал үйл энэ туульчийг залж аваачдаг юм байсан. Тэгэхээр тэр айлд одоо хүндэж байгаа энэ үед уул усаар дамжуулж, цагаан онгодоор дамжуулж, лус савдгийг аргадахын тулд алтаа магтдаг. Алтаа магтах үед бол тэр ар хөвчийн их амьтад, цас цагаан уулын амьтад, усны олон хилэн амьтад тэр айлд цугларч алтаа савдаг хүртэл тайвшраад туул хайлах тэр процессыг одоо зөвшөөрч яах гэсэн үг. Туул хайлах тэр үйл ажиллагаа тэр айл болно гэсэн. Тэгэхээр туулыг бид алтаа магтаалыг бид энэ 70 хэдэн онд ардын урлаг 70 хэд 80-аад оноор ихээр ардын урлагийн наадмаар л анх Монголын ард түмэн мэддэг болоод чаал чуутар одоо энд байгаа театрууд чуулгаар ингэж дамжаад одоо энэ эргэн тойрны бүх нүүдэлч тарлаа дэлхий рүү тарлаа шүү дээ. Тэгэхээр одоогийн алтаа магтаалч нэг 5 минутанд л хайлж байгаа. Тэгвэл алтаа магтаал бүрээхээр бол бараг л 2 цаг хайлдаг. Тэр бүрэн их анхудаага энэ миний Баян алтаа гэдэг хүний барилаар нь биэнд оруулсан. Алтаа магтаал өглөөдөө гэж эхэлдэг. Тэгтэл энэ дээр бол өглөөдөө гэдэг нь бол цээж хавьтай байх. Тэрнээс урагшаах тэр хуучин шүлгнүүд энд бас орцсон баг. Өндөр тэнгэртэй шүтэлцэж, өргөн найдаар хөрхөрч, өнчин нараар хэмжүүлж гэдэг ч юм уу. Эсвэл өвгөн лустаар гөлчүүрч, өдөр сөөрөн асхан, 4 цагийн сэнгэл болон шуугилдав гинэлөө гэж ордог. Гэх жишээ. Тэрнээс гадна долоон их талтаа, долоон их хийтэн сэрүүнтэй гэж эхэлдэг. Энэ бол алтаан уулаа эхлээд зурж агаад
Тэгээд дараа нь тэр өглөө дуунаар татчих байдаг гэдг нь дараа ингэж гарч ирэх. Тийм дараалал. Тэгэд энэ одоо туул судлаачд бас чухал өв болж эхэлж байгаа энэ тентхийн одоо судлаачд надтай холбогдож байгаа. Дэлхий дээр байгаа туул судлаачд. Алтан Октавийн. За тэгээд энэ амын тухай бол ийм байна. За хоёул эргээд гуруулаа нөгөө бас л явсан талаараа л за тийм. ярих хэрэгтэй л да. Тийм. 5 сарын хэдэнд яв? 5 сарын 10-аар явсан да. Тэгээ одоо 3 сар 5 сарын яваад ирж байгаа юм шиг. 5 сарын 10-аар яваад бид нэр анх гараага Оросын албаны улсын улаан удаас эхэлсэн байгаа. Тэгээ улаан удаас Волгоград хүртэл вагоноор явсан. 4 өдөр явсан билүү те. Тэр завсраар нь тэгээд Самар тэгээд Уфа гэдэг хотуудад замын тоглосон. бүх хотуудаар явсан. Челябинск. Тэгээ Волгоград ороод Волгоградаас цаашаа Халимаг орсон байгаа. Халимагт очиход айгүй халуун байсан. Халимаг маш их халдаг. Бороо хурах их Ерөнхийдөө багтаа. хамгийн их удаан байсан улс орн. Тэгээд аяг бол ингэж явж байгаа тий. Орос улбаны одоо Америктэй их одоо энэ талаараа Европт л их утсан да. Европт бид нэр 2 сар явсан байгаа. Европын Польш, Герман, Франц, Голланд, Бельги гэсэн 5 орноор явсан. Тэгээ голж явсан улс маань болохоор Бельги, Францаар явсан. Бельги, Францын том хотуудаар явсан. Тэгээ Европт 2 сар яваад Европоос Парисаас бид нар Москва нисгээд Москвагаас Лос Анжелес нисээд тэгээ Лос Анжелесээс цаашаа их наадам болох Юта Айдаха мужи руугаа явсан. тэгэхээр надаа энд бас Америкт болохоор 20 хэд хоног яваад ирсэн, бараг сар яваад ирсэн. энэ талаараа тайлбарлаад өгвөл тий. За зэн чинь заа ийшээ явсан байх шүү. Энэ одоо жишээ нь Юта мужийн захирагчийн амбан захирагчийн бичих байх жишээ. За энэ одоо солигдсон явж байна. Энэ явж. За энэ тэр их наадам зохион байгуулсан тэр хотын одоо мэр гэж ярьдаг. Москватын мэр гэдэг шиг. Хотын даргын энэ манай хамтлагт ингэж талархаж өгсөн талархлын бичих байна. Гаднаа ийм том хавцтай байдаг. Энэ одоо символууд нь энэ байж. За тэгээд энэ болохоор одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн захирагч нөгөө Холливуудын одоо Арнольд Шварценеггер гэж хүн олон жил байлаа шүү дээ. Яг тэр хил залгаа хот нь болохоор одоо Юта муж. Тэр Юта муж нэг муж гэдэг чинь нэг баг республик гэсэн. Угаасаа л тийм том төвшин. Тэр республикийн одоо амбан захирагч гэхээр баг одоо тэр улсын тэргүүнээс одоо энийг бид гардаж авсан. Тэр дэлхийн ардын урлагийн тэр шагналтай хамт тэр засгийнх нь ордонд энийг бид ингээд тэр улсуудаас тэр соёлынхын түшимдүүд бүгд байсан. Тэгээ эн чинь бол одоо бас Монгол хүний үед бахархууштай нэг авъя шүү дээ. Тийм байна. Тэгэхээр ер нь юм болгоныг олимпитой олоод яриад өгдөгтлээ чинь бид оюуныхаа соёлыг гаргалаа шүү дээ. Хөгжим талаас нь чи олимпиад оролцоод ирж байгаа. Одоо ер нь энд би бас нэг дашрамдны ганц хөв хэлчмээр санагдаад байт. Яг вэ энэ олимпиад орж байгаа гэдэг бахархалтай манайхаас олимпийн аврагч төрлөө бүх одоо сайхан тийм алдарт улсууд зөндөө гарч ирж байгаа. Тэгээ миний авгах Цэрэн гэдэг хүн нэг ийм сонирхолтой яриад байсан. Сүүлийн одоо 200-ыг дамнаад сууд хүн төрөх нь их баг байна шүү. Их учир дутагдaltaй. Тэгээ бид хүн төрлөختөн бол одоо оюунлаг тал руугаа бас их анхаарах ёстой байх. За тэр Спартакийн үеийн л нөгөө олимпич нь одоо болтол ингээл хүмүүсийг бахархуулаад би одоо булчин шөрмөс одоо биеийн хүчинд их итгэж яах хүн ингээ хараад өчнөө баясаж ингэж яадаг. Тэгэхдээ оюунлаг юм а одоо дэлхийн ертөнц бас ингээ харах цаг нь болцсон. Оюунлаг тэр оюун ухаан гэж гайхамшигтай юм байж хүн төрлөختний энэ оюуны энэ их агуу соёл байж бид тэр адгуулсан амтнаас их ялгаатай юм а. Тэгэхээр одоо энэ язгуур соёл гэдэг чинь зүгээр нэг харахад тийм хөнгөн хийсвэр соёл гэдэг нэрийн дотор одоо хүн янз бүрээр ойлгож байгаас шалтгаална л да. Соёл гэдэг юм дотор одоо жишээ нь Баатарлагын төвсгөх дотроо 3 4 том үе шаттай байгаа шүү дээ. Дундад зууны түүл, эртний түүл, дундад эртний түүл, нэн эртний түүл гэх чинь. Тэгэхээр энэ цаг хугацаанууд доторх тэр бүх түүхнүүд аман уламжлалаар монголчуудад үлдсэн байдаг. Энэ бол дэлхийн нийт энэ өдөр ч гэсэн гайхаад учрыг нь олохгүй шүү дээ. Хүн төрлөختөнд 4 удаа их том галав 4 удаа их хөгжлийн өндөр цэгт хүрээд дахиад унаад шинээр хөгжиж байгаа тэр цаг үед бид амьдарч байна гэж ойлгож болохоор байна. Энэ бол хүмүүст маш сонирхолтой. Яагаад тэгэхээр энэ Египтийн пирамид ч гэдэг юм уу. Тэр усан дор байгаа Атланта хот ч гэдэг юм уу. Энэ хизээ үсэд хэн бариад хэн тэр өндөр түвшинд тэр их том авраг бүтээн байгуулалтуудыг хийчих. Тэр үед
чинь одоо нөгөө энэ шинжлэх ухаан хөгжөөгүй байсан шүү дээ ярьд. Тэгтэл тэр шинжлэх ухаан энэ одоо хөгжиж байгаа энэ шинжлэх ухаан биш тэрнээс урагшаах их олон одоо сая жилийн өмнөх тэр нарийн нууцуд бидний өвгдийн энэ ам уламжлалын энэ туулс гэдэг юм дотор байж байгаа. За тэрнээсээ гадна одоо хамгийн олон одны нэрийг мэддэг ард түмэн бол монголчууд байл. За тэгээ би бас өшөө нэг ам халсан дээр нэг сони юм ярихт бол монголчуудыг хөхтөл утаа тэнгэрийн хүмүүс гэж ярьдаг. Энэ ч бас ортой. Хаан ч утсан тэр хүмүүсийн мэдрэмж их өндөр. Тэгэхээр тэр хөхтөлбийг эртний монгол хэлэнд бол ампунг гэж нэрлэдэг байсан. Тэр ампунг гэж одоо тэр хөхтөлбараа толовтой хүн бол ерөөсө тэр дээд докторгуун тэр од сарны тэр тохиолд өртөгтэй ихсэн. Ер нь зөв заяан зөв талдаа төшчих юм бол ямар ч монгол хүнд их том ирээдүй байдаг. Тэгэхээр энэнийг би одоо үзэгчтэй бас хэлэхэд их таатай байна. Тэгээд монголчууд хэл сурсан ч ямар нэгэн хамхан сурдаг гэдэг байгаа шүү дээ тийм ээ тий. Одоо дангийн яриад бид гурав яриа мэдээд явж л байна гэдэг. Өөрийн ч хувьд хөгжим авч ирсэн байсан баатар шүү. Тий одоо би ямар хөгжим бас үүс гарлынхын талаар ярил. Хамгийн их яриад байгаа нь бий байх шиг байна. Тэгтэл энэ хөгжмийг тоглохын тулд юу яадаг? Усалдаг. Тэгээд энэ одоо яг вэ 3000-аас бидний мэдж байгаа нөх хүннүү шүү дээ. Тэгтэл юун хүннүү тэр 10,000, 20,000 тэрнээс урагшаа жил. Одоо энэ чулууны бичээсийг харахад л дурайж 20 гэдэг мянгаас урагшаа шүү дээ. 100,000 жил дотор. Тэгэхээр тэр тэнгэрлэг дуу аваанууд энэ хөгжимд байгааг би яагаад хэлэх дуртай вэ гэхээр дэлхий дээр цуур үлээж байгаа эртний нэг хэд улсууд байна. Арабд байна. За тэгээд араб гарлын зарим нэг улсууд Севзэг гэдэг нэрээр байж байна. Шор гэдэг нэрээр энэ байж байна. Цуур гэдэг хөгжим. За тэгээд Америкийн данчууд байна. Тэгээд монголчуудад хамгийн сонин дуу аваатай цуур нь яага байж байна вэ гэхээр монголчууд бол одоо эдэрэх оролддоггүй байж. Өөрөөр хэлбэл өөрчлөх дург байна. Тэгэхээр энэ гурван нөхдөд хамгийн ховор цуур, хамгийн ховор үзэгдэл нь манад байна. За бусад улсууд байгаа цуурууд бол тэсэлгүй дөрвөө нөхлөөд ер нь нэг сонин түүх биеэр хэлт. Энэ хөгжим хамгийн сүүлд одоо ховдын дууд суманд ч гэдэг юм уу Баяуулгийн буянд сумд үлдээд сүүлд нэг 2-3 хүний хүрээнд үлдчихэд тэр хүрээн дотор байх үеийн гэрчүүд бид нар. За тэгтэл энэ нүүд батлагснаас хойш эн чинь одоо сүүст энэний баг анги нэгдэж ах шиг байна. Тэгтэл нөгөө хөгжмийн боловсралтай улсууд бариад эхлэхээр энэ дээр цоолох дуртай болоод эхэлдэг. Арталтан зарим нь цоолох гэж оролдоод энд нь цоолол тэрний ад бүхээр нөгөө 5 их шиг гаргах гээд ингээд бусад хөгжимтэй хоршуулж оркестрт оруулах гэдэг. Гэтэл миний сонирхол болохоор энийгээрээ байвал их зүгээр санагддаг. Яагаад тэгэхээр энэ гурван нөхч нь орчин үеч түүл байхгүй. Тэгээ хүн төрлөختний тэр дурай жил 2000 жилийн өмнөх тэр нэг дуу аваад хадгалаад байгаа шалтгааны нэг бол улс улсуудын тэр шоор цуур төстэй тэр хөгжмөд болохоор зарим нь орчин үеийн аяж тоглож байгаа, зарим нь болохоор ерөөсөө юу яаж хэд шингэн дуутай болцсон. Одоо лимбүлэж анууд. Тэгтэл энэ доктор чинь хөөмийн урсаад байгаа юм шүү дээ. Багал зүрийн нэг тийм бүдэг хөөмийн урсчихэд. Тэгээд цуур түүл хөөмийн 3 хүн холбоотой гэдэг нэвтрүүлгийг би олон газар тэр нэвтрүүлгүүтээ хичээлээ 100-ны мэдээ сонд одоогоос нэг 10 жил өмнө гарч ирсэн. Тэгэхээр энийг бол одоо цаашид судлаачд бас яг энэ 3 холбоосон дээр бас судлаад явж л байна л дээ. Энэ цуурын хамгийн алдартай нутаг бол одоо манай баруун Монголын Уранхачууд байна. Тэр Шинжааны Алтай ам гэдэг ч одоо яг л дээрүүд хилээр ингээд нутагтайгаа таслагтаад орцсон. Тэр хүмүүст нэг цөөхөн хүмүүсийн хүрээнд энэ үлдсэн байна. Тэг яг одоо бол их олон газар тарж байна. Болж игэл бит их орчин үеэсээ л гэж боддог. За би тэгээд одоо энэ ам хатцсан байсан боловч үзэгчтэй хүндлээ нэг дууг сонсгоч. Хам урлаа хатан мэлгээж цуурын цагаан аяд цуутай их тэнгэрүүд хурж галт үгийн хэлхээсээр гайхамшигын холбоосыг бүрдүүлэх болтугай. Хүрээ.
За ингээд энэ цуур гэдэг хөгжмийг сонсоход Монгол хүн болгонд өөрийн гэсэн тэр бодол нь орж ирдэг. Тэгэд цуурыг сонсох юм тэр хүмүүс бас нэг бодлоо манж оюунаа бас ингэж цэгцэлж тэгээд бас нэг орчинд өөрсдөө аваачулдаг. Тэгээд тэр тухай би бас заримдаа хүмүүст хэлэх дуртай байдаг. Тэнгэр багцсан цастай цагаан уул, түүний дунд гүн цэнхэр нуур, тэр нуурын цаана байгаа тэр харгаа сайхан моднууд, хөвч таагийн мод, тэр модон доторх зуны дунд сарын хөхөг шувуу та тэр сайхан орчинд өөрсдөө аваачиж цуурчаа сонсдог байсан. Манай хамгийн алдартай том цуурч тэр одоо өмнөх зууны улсуудыг ярьж байна. Баяжмаа тэр хин гэж хүн байсан. Одоо Арвян гэж хүн байсан. Тэр Арвян гэдэг хүн бол 30 цуурч дагуулж хажуудаа явдаг. 30 шаваа дагуулж явдаг. Тэгэд уул ус тэр сайхан тэнгэр газрын шүтэлцээг хүн болгон сануулж явдаг. Тэр очсон уул усаа энэ хөгжмээр ингэж аргадаж дахиж ингэж хөөндж хөөрнж явдаг. Ийм л сайхан хуучин одоо хөгжим. За ингээд бид түрүүн яриад байна л да. Тэгээ одоо цаашдаа ер нь одоо энэ хөгжмөө хүчтэй дэлгэрүүлэх одоо шав бэлтгэх талаас. За шав бэлтгэх талаас бол одоо бид бас өөрсдийн болцоо юугаараа бэлдээд явж байгаа. Залуу юм аа үнийг бас сурч эхэлж байгаа. Харин үзэгчмөр сонирхож байгаа шүү дээ. Тийм. Үзэгчдээс ч гэсэн бас одоо явандаа тийм нэг албан ёсны бас нэг цаг зав гаргаад бид ингээд сургалт явуулвал ирж бас болно. За тэрнээс гадна тэр туульсын үед бол бас амаргүй байдаг. Эхлээд туул сурыг гэсэн хүмүүс их олноор хүрээд ирдэг. За тэгээд харахад амарх юм шиг нэг том шүлэг яваад байгаа юм шиг нэг том аялгау ингээд яваад байгаа юм шиг мөртлөө яг их амархан маягаар төсөөлж ирдэг зарим ч мэдээж бэлтгэлтэй ирдэг. Тэгээд нэг цөөхөн хүн л одоо туулж болдог та. Цуурын үед бол бас одоо энэ монголчин эвэр бүрээнээс өксүүлээд олон янзын одоо лимб байж бүгд л сайхан хөгжмүүд. Энэ хөгжмийн техниктэй за тэгээд хөөмич хүмүүс бол энэ цуурыг сурахт бол ер нь бас жаахан ойролцоо дөө. Тэгээд сурчиж байна одоо залуучууд. За тэгээд болормоос асуухад бас одоо өөрөө амун хуураа ингээд тоглоал ингээд харамчаад өөртөө бас нэг шав бэлтгэх талаас. Надад нэг цөөхөн хэдэн шав би энэ хөгжмүүд дээр. Ер нь цаашдаа ч гэсэн шавийнхаа тоог бас нэмнэ гэж бодож байгаа. Сонирхсан хөгтөөдөө байвал. Тэ гарын авлага ч юм уу тийм ном бичсэн байгаа. Одоохондоо гарын авлага байхгүй байгаа. Ерөнхийдөө гарын явандаа ирэн бичнэ. Болох. Нэг бас үйлдвэрлэдэг цехнээс өксүүлээд бодох юм байна. Бодох юм байна. Тэгээд бас одоо гадныхын аядай санаагаа өчгөхгүйгээр. Тий. Өөрөөр хэлбэл одоо эн чинь гэнтэл шав болж байсан хүмүүс дотроос л янз янзын улсууд гараад ирдэг шүү дээ. Оо энэ ийм барил нь тэр нутгийнх нь гэдэг ч юм уу нэг тийм янз янзын юм гаргаж ирдэг. Тэрнээс гадна одоо ингээд хөрш улсууд маань хүртэл одоо зарим нэг одоо манай соёлыг тэнтхийн болгох гэж өөрийн болгох гэж тий. Судлаачд нь хүртэл тийм сонин одоо үзэгдлүүд урд нь бас бидний төв саяхны төв шүү дээ. Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр бас бодох хэрэгтэй байна. Тэгэхээр яг монголчуудаа гэдэг инхээр бас батиад алдах тийм юм байна шүү дээ. Үе соёлоо гадаг алдах. Энэ алдаж ирсэн түүхч байгаа шүү дээ манай. Тий. Тэгээ та хоёр маань сая ингээд хальтан тоглолтоо яваад ирнэ гэдэг чинь бас энэ Монгол Монгол улсуудыг таниулж яваад ирлээ. Монгол улсыг л таниулж яваад ирж байгаа юм шиг үнэндээ тийм. 3 сар явна гэдэг бол ер нь амаргүй. Тэгээ дээрээс нь чинь энэ сайхан тэмцээнд оролцоод бас мундаг шагнал авнаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр одоо нэг төр зэгтээ хэлэхэд ийм байна л да. Тамирчтай одоо 30-40 саяар ингээд урамшууллаа гэдэг. Та бүгдээ ингээд яваад шагнал урамшуул гэж байдаг. Ер нь л одоо баг байхгүй тал руу нодлон нэг хуулийн заалт нэмэгдсэл юм шиг үлээ соёлын уралд. Тэгээ юу болох юм мэдэхгүй. Тэрнээс гадна ер нь бол энэ хуваараа ингээд Европт тоглож байгаа бас нэг 2-3 хамтлаг байна. Тэгээ тэр хамтлагийн хүмүүс ч гэсэн яг ер нь манай ардын урлагийнхныг бол энэ тэнд урддаг л да нэг 7 хоногаар 14 хоногаар тэд яваал ирдэг. Заримдаа нэг хагас зардал, эрх очих зардлын даадаг талууд бий. Тэгээд сүүлийн үед ч одоо дэлхийн нийтээр ингээд хямрал ярддаг болцсон болохоор чинь ер нь тэр асуудлууд нэлээд хүндэрсэн. Ийм цаг үед нэг гэр бүлийн хувьд ийм зориг гаргаад хоёр зэрэг дэлхийн тэр өндөр хөгжилтэй өндөр өртөгтэй газрууд руу ингээд зөрөг гаргаад явна гэдэг бол дургаж бидний зоргийг л үнэлэх ёстой байна. За энэ шагналыг үнэлэхгүй байж болно хамаагүй. Тэгтэл одоо бидний тэр
Монголоо гэсэн, Монгол соёлоо гэсэн. Бид тэр 3 сард гэр орноо ингээд тогтчулсан бол бас нэлээд хийгээд амжуулж шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгтэл бид нар чинь за яг одоохон дээр ингээд манай ард үрлэгийн ялангуяа натур өвтөгч дотроос ингээд явж байгаа хүмүүс байхгүй учраас бид л жаахан туршлагатайгаараа ингээд Монгол гэж улс байна шүү наач. Тэгээ энэ дэлхийн наадамд ингээд бид одоо ингээд үе таалгын тогшоод нэгэн тонгоолгоцсон. Араас бас шилдэг авьяаслаг одоо дүүнрээ дагуулж очно гэж бодож байгаа. За тэрнээс гадна Америкт болсон фестивалд бол манай Эрдэнэтийн театрын хөөмич Саруул одоо тэр Сундугаанач Саруул бас очсон. Тэгэхээр бид бас одоо ингээд үе таалга нээгээд одоо бас ер нь ганц Америк биш шүү дээ. Өөр тэр газрууд юу болж байна, дэлхий дээр юу болж байна, юунаас нь бид хоцроод байна. Юунд нь үзэгдэх ёстой. Тэр замыг л үе таалгыг нээх гэж явж байгаа ийм их давхар зорилгууд байгаа шүү дээ. Тэгээ бас нэг энэ ард түмэн тэрчгээрээ ингээд нэг сонгуулиараа туулдаал нэг цөөхөн сэдвүүдээр өдөр шөнөгүй телевизаараа дугаар ярьж яснаас бас нэг гэрэлгээг нь болж харагдаж урам өгье гэсэн. Монгол хүн ингээд хуваараа яваад ийм юмд хүрч болд юм байна гэдгийг л харуулах. Ийм л зорилгууд байна. Бид нарт бол ингээд бүтэн 3 сар явхад айгүй саад бэрхшээл таарчилсан. Яагаад тэгэхээр нэг Европын орнуудаар 2 сар явхад Европч нэг аюу сэрүүхэн өдөр болгомжхон бороо ордог их сэрүүхэн нар гарах нь маш цөөхөн Хоолонд их өөрчлөлт. Тий, хоолонд их өөрчлөлтөг нь тэгээд аюу хоолонд их өөр. Хоол унд явсан газрын цагийн зөрөө, цаг агаарын зөрөө, хоолны зөрөө бидэнд аюу их нөлөөлж байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө монгол хүмүүс болохоор өдөр тутам махаа иддэг. Монгол малынхаа сайхан амт шинжтэй амаал махаа идээд шөлтөө хоолоо идээд аюу сайхан юу яадаг. Гэтэл Европт очиход болохоор ч нөгөө монгол малын мах бол маш цөөхөн. Голдуу өдөр болгон дахиа гахаа иддэг. Би болохоор нэг одоо зовлон тоолчихгүй шүү. Дахиа гахаа иддэг. Тэгэд юу аюу хийддэг. Ногоо их иддэг. Тэгээ өдөр тутам хүүтэн бороо их ордог. Гэтэ бит хоёр яг хоо юу яасан л та эндээс бас жоохон дулаан бүлээ хувцастай явсан очоод урд нь нөгөө Европын орнуудаар явж исэн болохоор айгүй хөтөн бороотоо тэгээд сэрүүхэн байсан хоол цагийн зөрөө. Тэгээ Европт тэгж амар сэрүүхэн байжгаад Америкт очисон. Америк бол үнэхээр гайхалтай халуун газар үлээ. Манай Монголд халж ийн гэж бид нэр ярьдаг. Манай Монголоос илүү алдаг. Бид нэр хэдэн градус хүрснийг бараг сайн мэдээг. Бараг бидний бодлоор л 50 градус хүрсэн баха тий. Ерөөсөө явуулахгүй байгаа юм чинь. Гадуур ингээл гудамжаар ингээд явъя гэхээр ерөөсөө явуулахгүй маш их үтэн халуун. Тэгээ халуун бороо ерөөсөө ордгоо цаг агаар нь болохоор манай Монгол цаг агаартай ойролцоо. Хуурай. Дандаа хажууд байгаа мөртлөө бороо байхгүй. Өндөр шохуул ихтэй. Тэгээ хуурай газар бороо ерөөсөө ордгоо. Тэгээ маш их халуун биеинд айгүй өөрчлөлт өгсөн. Одоо жишээ нь Лас Вегаст очсноо чи яг өөрчлөлт өглөөгээд одоо яах вэ? Бид нэр 3 сарын өмнө анханасаа зориг тавиад зориг гарсан юм чи ингээд төвчээр алдагдахаар цаг мөч зөндөө хөөсөн. Тэгээд эхлээсээ төсгөл хүртэл ямар ч лсэн амжилтаа явъя гэж зориод Монгол орноосоо гарсан болохоор яг тэгээд амжилт бүтээлээ үзээд ирсэн. Тэгээ бид нэр эхлээд юунд Лос Анжелес маш халуун байсан. Лос Анжелес цаашаа Лас Вегас явсан. Лас Вегас болохоор 5-6 цаг явсан те бид нэр газраар явсан. Тэгэхээр Лас Вегас болохоор маш шалуун газраас ерөөсөө явуулахгүй байсан. Нэг машинд ороод эсвэл машинд орж машинтай яваад эсвэл тий машинд ороод нэг ажил төрлөө амжуулахдаа нэг байшин руу орно. Хаа нэгэн газар ороход ерөөсөө кондишн маш их хүлээд кондишн их хэрэгэлдэг юм байлаа. Халуун газар бол. Тэгээ кондишн биднэрт маш гутлын улнаас халаад байна. Айгүй харшилдаг юм байлаа. Тийм байл та. Ингээ яваад байсан гэхээр та сонёс хчээр таар яриад амчин буудлын одоо хөлс өртгөний хувьд хайр үнэтэй байдаг. Ер нь юмныхан өртгөний үед ямар хүнтэй байдаг тийм ээ? Тэр талаар нь. Ер нь л өндөр да. Тэгээд буудлын үед болохоор яг энэ урлагийн бас нэг жаахан нөөр ба шүү дээ. Тэгээд яг том фестивалууд бол буудал хоол өөрсдөө даат. Нэгдүгээр 600 хүн, 1000 хүн хоол одоо фестивал чинь баг тийм том бүрэлдэхүүнүүд ирнэ шүү дээ газар. Тэгээд тэрийг чинь 3-4 зэрэг заалаар оруулаад хооллно. Мэдээж хэрэг олон хүн хоолж байгаа болохоор өдрийн 3 хоолнд орно гэдэг хүртэл өчнөө цагаа алддаг. Тэгээд тоглолт руугаа 200 км давхиж хүрнэ. За дээр нь зарим үед нийтийн том автобусуудаар очино. За яг энд бас нэг сонирхолтой ярьчихд бол бидний бас нэг хамгийн бас нэг бахархам очоод хэлчихэр юм бол дэлхийн хэмжээний том тайзууд дээр гарч үзлээ. Энэ том фестивалуудын буйнаар. Америк ч гэсэн сая тэр Tabernacle гэж 360 хүний оркестртэй том тайз дээр гарсан. Одоо энэ зураг хөрөг бүх юм бичлэг нэрчсэн байж байгаа. Одоо Франц тайзаараа алдартай тэр дэлхийн том тайзууд дээр очлоо.
бас том цэнгэлтгүүдэд тоглож байлаа. Жижигхэн хотын одоо нөгөө нэг бүр одоо нэг нийгмийн эмзэг бүлэг гэж нэрлэгддэг нөгөө нэг настай улсууд байдаг шүү дээ. Асрамжийн газар. Тэр халамжийн газруудад бас тэр хүмүүст урам өгөх гэж аваач үзүүлдэг маш их баярлалт юм билээ тэр настай улсууд. Тэд нар тоглож байлаа. Тэрнээс гадна одоо залуу тэд нарт их үзүүлэх дуртай. Одоо манхаар бол улсын тэргүүний шилдэг сургуулийн юм шиг байна. Хэд хэдэн сургууль дээр очиж бидрийг тоглосон. Тэр том бүрэлдэхүүнийг тэр чигээр. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр одоо манай хүн бас мэдж байгаа. Тэр хүүхдүүд бол үнэн сэтгэлээсээ баярладаг зэрэгт юм байна л. Хүүхдүүдтэй өөр. Хүнийг голохгүй. Бүх хүмүүс, бүх хөгжимчин, бүх хүмүүс дээр ирээд гарын үсгийг авчих. Гар дээр бичүүлээ, цаасан дээр бичүүлээ. Манай хүн чинь нэг хүүхд санаанд үнссэн чинь ингээд тэрийгээ чи ярьдаг. Тий, бид нар нөгөө Европын орноор явж байхад дунд сургуулиудаар нэг хэдэн дунд сургуулиар орж явсан. Тэгээд хүүхдүүд маш хөөрхөн үзэгч, хамгийн хөөрхөн үзэгчлэрээс хүүхд байсан. Тэгээд би өөрөө хүүхдэд айгүй хайртай. Таарлцсан хүүхдийнхээ хацрыг бадч тэгж явж байгаад юу байсан байхгүй. Эхний нэг хүүхдийн зүгээр санаанд үнссэн байхгүй. Үнссэн чинь нөгөө миний уруулын бодог нөгөө хүүхдийн маань хацарт үлдээд тэгээ нөгөө хүүхдэд нь би үнсүүлээгээд тэгээ үнссэн. Тэгээд би одоо нэг цөөхөн нэг 5 10 хүүхдэл үнсүүлэх байлгүй гэж бодсон чинь үнэхээр мэдхгүй байдаг тоон алд. Эхлээ би тоолоо явжснээс үлдээ тоон алдаг. Хүүхдүүд маань ингээ барьцсан заа юу. Тэгээс тэр зургийг дарж байгаа. Тийм тэгээ зураг байгаа л да. Тэгээ хүүхдүүд маань бүр нэг харсан чи бүр оочрлоод хажуу аваа шоод харна. Та нар багш нараа хэлсэн л да наад хүндчээ гэсэн. Саадтай байна. Та нарт энэ хүүхд хүнд өнсүүлэх гэж байгаа бол гарын үсгийг авах гэж байгаа бол хажуунаас нь битгий ингэж ороод бүгд оочрлгээд тэгээ нөгөө хүүхдүүд маань надад оочрлоо. Би зөндөө олон хүүхд байсан. Тэгээ сүүлдээ цүнхнээсээ уруулын бодгаа гаргаад уруулын бодгаа хичнээн зүрхсэн бөөм зөндөө олон хүүхд байсан. Тэр маш бахархалтай маш сонир гоё байсан. Тэр улсад тэр соёл тэгээ нэг бас нэг Монгол гэдэг хүний тоглосон соёлыг үнэлж байна. Бас нэг хүний хүндэх шалтгаан байна гэдэг бас. Энэ чинь манайх сурвалжтай байгаа байхгүй. Дээр нь одоо бас соёлын том солилцоо бас явагдаад байна. Бид мэдээж энэ Аз Европ гаралтай соёлоо маш сайн мэднэ. Тэгтэл Америкийн тэр одоо Латин Америк, Чили, Аргентин, Бразил тэр Боливи гэх мэтийн өвөрмөц соёлтой улсууд байна. Тэр улсууд чинь тэр фестивалд бас ирдэг. Тэр олон улсын наадам дэрн тэр соёлын арга хэмжээнүүд тэр. Тэдрээс бид харилцсан гэж соёлцох сонин дуу авианууд тэднэрт бас их байна. Тэг боддог хүндрэлтний энэ хөг аялгүй энэ бүх олон үндэстэн яснууд байж ч гоё юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр нь дэлхий дээр би сая түрүүнийг ярьсан нэг 10 гаруй хуучин улсууд байна гэж. Тэр улсуудын тэр хуучин соёл дотроос ч л жинхэнэ үннийг дэлхийн ертөнцийн одоо бүхэл эрдэмтэд хайж болно. Байна уу? Байна уу? Сайн байна. Орой мэдрэг танд. Халууч байна. Манай хоёр шашин асуулт байвал та. Баярлалаа. 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 За. Тэргүй яах вэ? За
За баярлалаа. За хураа энэ бас Таны хэлсэн үг ерөөлөөр болох зөв юм ярьж баярлалаа. байна. Тий сайхан сайн тий. энэ чинь Монгол бид нэгэндээ гин дээшилчиндээ гэж тийм ээ. Тийм. За дахиад нэг үзэх хэвчээ байна уу? Тэгээ бас сонирхолтой байна шүү. За сайн байна уу? За баярлалаа. таньчсан. За түрүүн чавардлаа. Аа. Дос ихтэй байдалд намайг аваачихлаа шүү. Аа. Энэ юм тэрийг бодгдчих байл. Аа. Тэр бид нар өвдөд зилэн цолд юу үед энэ манай дэлхийн байгаль дэлхийн газар шороо. Аа. Одоо уул усны ямар байсан болдоо гэсэн бодгдоо. Аа. Үнэхээр гайхамшигтай. Аа. Тэгээ баатчаа бид нэг ийм япад залуу ясэр зүгээр ганцаарсан юм байдаг. Нэг 50 оны үеийн төмний нэг дарватар гэж канон төрөөдөг шүү дээ. Тий. За тэр канон дотор тэр юу Монгол цэргүүд нэг зэвсгээ аваад байгаа нэг хэсэг байна да. Бас нэг бороо өнгөрийн нэг цэргүүдтэйгээ нэг хашааны удамжаар живж байгаа үе байна да. За тий. Аа. Гоо тийм ээ. Аа. Яг тэр донд нэг айнууд яваад байгаа. Аа за. Тийм маршнууд. За. Тэр Монгол маршрут байсан. Гэхдээ Монгол дууны тийм аяыг хөрвүүлж гэж байгаа. Тэгвэл гадингууд тийм сүртэй өгчөнд асаа аж яах вэ? Тэгдэг яг. За тэр бараг л таны саналтай нэг байна. Та нар нэг өөрийн болоход нэг сурчлаад одоо би тэрийг доод ямар олон чи санаа зовж яваа. За. Дууны аяар кипцэгийн маршрут гэж юм хашаасан байх. Тий. Тэр их готов шиг. Тэгээд тэр юун дотор нэг бороо өнгөрний зэрэг орж ирж яхад бодомжаар нэг дүүд хүмүүс дүүд. Тэр хэсэгтэр сэмбинэ аяаваад байна. Тэр бас айгүй зүрлэг бай. Цогтайч календер манай дуудлын бүрээ тэргүүтээ зэгсэж байгаа нэг дуудлын бүрээ дуурдаг шүү дээ. Ийм гайхамшигтай юмнуудыг бас тодруулж гаргаж ирээрээ. Тэрийг өөрийн болгож аваараа тэр канонтай хамт ганц зэргийн марштай хамт устчих вэ гэж би мөн ч олон жил санаа зовж явж. Тэгээ ингээд Монголын хүчрэх мартин өвдөд сэтрэсэн цолонцын энэ дэлхийд байгуулсан энэ гавьяат одоо соёл өв уламжлалтыг язуурын яг За баярлалаа. гаргаж ирж байгаа баяртай байсан. Өшөө их бүтээгээрээ тийм сайхан цаг. За баярлалаа. Уучлаарай. Би таслахгүй болохгүй байна. Цаг маань дуусч байгаа бол. За энгийн яриа нэвтрүүл Монгол улсын соёлын тэргүүний ажилтан. Дэлхийн ардын мастер гэдэг байна. Ардын урлагийн мастер. Туулч Хөөмич Баатаржуу. За ардын хөгжимчин Булармаа нар оролцлоо. Тэгээ та хоёртой өшөө цаашаа тийм уран бүтээлч өндөр байх өсөөрөө. Тэгээ урлагийн янжин там бурхан ивэж өгөө гэж. За тэр сайхан яриад орсон. За үзэгчтэй хандаад би нэг ганц хөвөл үргэлж. Энэ сая тэр хүмүүсийн бас нарийн монголчууд үзэгчд маань их санаа авах бас сайхан үгнүүд хэлж байна. За тэгээ би бас энэ нэг зургийг тайлбарлачих гэж бодож байсан. Ягаад тэгэхээр тэрийг одоо манай хөгжмийн хүмүүс сая энэ нэвтрүүлгийг үзсэн бол бас сонсоод бас нэгийг ботсон байх. Би ч тэрэн дээр агч эргэж харъя. Тэр улсууд тэр сандлын дагуу хэлж байна. Энэ болохоор одоогоос 5 жилийн өмнө байна уу да Монгол Казахстаны 20 жилийн ойгоор сүүлд одоо улс байгуулагдсанаас хойш энэ Азербайджанын одоо тэр урлагаар тоглолтод энэ дөрвөн хүн утсан ардын жүжигчин самжид хөгсөж уулгын нэг хэдэн хүмүүс. Тэгэд энд юу ажиглагдсан бэ гэхээр тэр нүүдэлчтээс халаад эсхий туурхтан доторх энэ их том соёлын ай савн дотор одоо ч гэсэн ингээд манай мундаг соёлын хүмүүс энэ сайхан үзэгчд мэдрэмжтэй хүмүүс халбагдвал дахиад энэ хуучин тэр юмаа сэргээд босгож ирэхэд хангалттай сайхан материалууд ирэн байж байгаа. Энэ аяллаараа би тассан. Яс одоо гурлаа яриага өндөрлөхгүй болохгүй нэ. Цагтаа хугацаатай. Нэг цаг гэдэг манд ороод өнгөрлөө. Тэгээд дараагийн дугаарт баяртай үзэгчтэй.